Уулзалдаа пэйж дагагч өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа хандуулагч нийт хүмүүстэй бүгдэнд нь энэ амралтын оройн мэндийг хүргэе. Тэг өнөөдрийн бид хоёрын ярих сэдв болохоор зэрэг цүсний чулуу ба өөх тос. Өөх тосны солилцоо цүсний чулуу өвчин үүсгэхэд яагаад нөлөөлөд идгийг. Өнөөдөр чиний онш чинь өвчин чинь цүсний чулуу, цүс өтгөрсөн, эсвэл цүс зөгсөн гიშэлтэй, цүсний хан зузаан гэсэн элэг цүс болон хоол боловсруулах системийн эмгэгтэй холбоотой байгаа болвол анхаарлаа нааш нь хандуулаарай гэж хэлмээр байна. Тэгээд лайв хичээлдээ тавтаа морилоо. За тийм ээ. Ер нь хэд хоног бид нар чанд зундаа амарсан тийм ээ. Зундаа амраад маш сайхан бие борлуулаад сэтгэл санаагаа оюун бодлоо тогтун болгоод одоо 8 сарын сүүлээр буюу 9 сарын эхээр ажил амьдрал сургууль хичээл юу вэ? Бүх зүйлдээ ороод одоо ингээд төвлөрлийн цэг буюу анхаарал маань яг энэ газар нэгдээд нэг газараа суглараад хідүүлээ эрүүл бие дээрээ анхаарах цаг нь болцсон байна. Энэ биендээ анхаарах нь бид нарын цаашдаа хийж байгаа ажил хөдөлмөр маань урагштай явах уу, мөнгө орлох, санхүү юу вэ тий харилцаа үр хүүхдээ өсөж хүмүүжүүлэхэд бид нараас шаардлагатай энерги, эрчим хүч бүгд хангалттай байна уу гэдгийг яг одоо бид нар өөрлөгөө өнгөх замаараа олж авдаг зүйлсүүд байдаг. Тэрнээс биш эрүүл мэнд гэдээ яваад ахлаар бид нар бусад зүйлсүүдээ орхигдуулаад байгаа зүйл өрдөөсөө биш. Тэр зүйлсүүдийг өөртөө ойрхон байлгахын тулд уул суураас нь шийдэхийн тулд байгаад байгаа гэсэн үг. Учир нь бид нарын 9 хүслийнхээ хамгийн ихнийх нь эрүүл мэндтэй буюу өөртөө анхаарах замаараа, өөрийгөө хайрлах замаараа, өөрийгөө ойлгох замаараа анхаарлаа яг хийж байгаа зүйл дээр төвлөрүүлснээрээ бид нарын хүч бололцоо маань томорч ирдэг, том болж ирдэг гэсэн үг, тийм ээ. За, тэхийн тулд одоо бид нар 9 сар ялангуяа 8 сарын сүүлээр 9 сар болж байхад хавар намар 900-да аль ч үйл оролтой өвлдөж гсэн бие цэвэрлэх замаар бид байгаа хор бохирдлуудыг гадагшлуулснараа бусад гаднаас хэрэгтэй бид нарыг зориод ирж байгаа, чамааг зориод ирж байгаа зүйлсийг хүлээж авах цаваа бэлдэх хэрэгтэй байдаг. Тэр цавыг бэлтгэхэд бэлэн байна уу? Оюун бодлоо, зүрх сэтгэлээ нээхэд бэлэн үү? Хүлээж авахд бэлэн үү? Ялангуяа зүрх сэтгэлээ нээгээд хайрыг хүлээж авах, хэн нэгний тусламжийг хүлээж авахд чи бэлэн үү гэд өөрөөсөө асуугаад үзээрэй, тийм ээ. За манайхан одоо энэ лайвыг үзэж байгаа бол хэн нэгэнд хэрэгтэй гэж бодож байгаа бол өөрийнхөө ч юм уу те бусдын юунда түгээгээд шеэрлээд өгөрөө гэсэн үг. Учир нь нэг үг дахиж давтагддаггүй. Яг энэ энергийн дундаа энэ цаг мөчид дахиж олддоггүй гэсэн үг. Тэ өнгөрсөн хугацаа өнгөрөөл явцдаг. Дараа нь тэр үедээ тэгдэг байж гэдэг харамсдаг бодлыг үлдээхгүй тулд нэг хүн ч гэсэн сонсоод те өөртөө хэрэгтэй зүйлсүүдийг олж авахд таны тусламж хэрэгтэй гэсэн үг шүү. За. Яг үнэн тий. Тэгэхээр нэг агуу алдар зохиолж дашдорж нацаг дорж тийм үг байдаг штэ. Шүлэг. Жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дотор чухам жаргалан эрүүл энгийн нэгэн жаргалаа гэж. Тэгэхээр зэрэг хүн эрүүл байвал хамгийн гол нь бүх баялагийг өөртөө авж байгаа бүх баялагтайгаа байна гэсэн үг. Тэгээд эрүүл мэндэ алдах юм бол яг бүх юм алдсантаа тэнцнэ. Мөнгө алдах юм бол яг ганцхан мөнгөө л алдчихна. Эрүүл мэндэ алдвал бүх юм алдсантаа тэнцнэ гэж ярьдаг. Тэгэхээр эрүүл оршин, эрүүл амьдрна гэдэг нь одоо яг бүх баялаг байгаад байгаа. Харамсалтай нь бид нар мөнгийг олохын тулд асар их хичээл зүтгэлтэй хөлс зориулж ажиллаж хаад мөнгөнийхөө оронд эрүүл мэндэ алтаад ингээд явж байгаа энэ амьдралын хэв маяг чиний амьдралд байгаад байгаа бол мөнгө ажил хийж мөнгө олох гээд чиний амьдралын чинь
ихэнх цаг эрүүл мэндэд зориулах цаг үлдэхгүй байгаад байгаа бол нь тогтож суугаад бодооч ээ. Эрүүл мэнд чинь чиний бүх баялаг шүү дээ гэж хэлмээр байгаа юм. Тэгээд зөндөө л одоо сошиал медиагаар харж л байгаа ах те. Эрүүл мэндэ алдчихад хандив тусламж гуйгаад өөрөө байшин сав нөгөө юмнуудаа зараад үрээд тэгээд яг хуу эрүүл мэндэ олж авахын тулд дахиад цаг зарцуулаад заримдаа зориулаад ингээ гадаадыг зордох ч юм уу те. Ийм тохиолдлууд зөндөө олон байгаа. Тэгэхээр ийм байдалд хүрэхээс өмнө буюу өнөөдөр өдөр тутамд хийж байгаа амьдралын хэв маяг дээр байгаа үйлдэлүүдээ засаж сайжруулснараа өнөөдөр өдөр тутамдаа цаг минут бүр бодогдож орж ирж байгаа бодлоо цэвэрлснээрээ, сэтгэлээ цэвэрлснээрээ, биеэ цэвэрлснээрээ бид нар яг эрүүл мэндэ сахин хамгаалж магадгүй бүр өвдчихсэн байгаа үедээ өөрийгөө эмчлэх ийм одоо боломжтой юм аа гэдгийг бид хоёр өнөөдрийн лайваараа ярьж байгаа юм. За. Өнөөдрийн сэдв маань болохоор зэрэг цүсний чулуу ба өөх тос. Өөх тосны солилцоо хэрхэн цүсний чулууг үүсгэхэд нөлөөлөд идгийг. Тэгээд цүсний чулуутай болвол цүсний замын өрөвсөлтөй болвол бүр анхаарлаа төвлөрүүлээд нааша суугаарай гэж хэлмээр байна. Цүсний чулуу үүсэх одоо дөрвөн шалтгаан байж идэг. Эмчилгээний дөрвөн одоо арга зам, эмчлэх зарчим гэх юм уу те. Тэгэхээр нэгдүгээрт нь болохоор зэрэг remove буюу цэвэрлэж арилгах. Тэгэхээр цүс зогсонгошилтой цүс удаан хугацаагаар уутанда эргэлтэнд орохгүйгээр тий хоол боловсруулах зам руу шидэгдэж ажиллаа хийхгүйгээр цүс хүүдиндээ удаан байснараа бидний нөгөө цүс өтгөрөх гэдэг өвчнийг тэгээд яванда цүсний чулуу өвчнийг үүсгэж байдаг. Яагаад цүс зогсонгошилтой байдгийм бэ гэхээр бид нар тогтмол цаг хугацаанд хоолоо өгдөггүй. Тэгээд бид нар хоол идэнгүүт цүс бэлэн байдалд ороод одоо хоол орж ирж байна би тэрнийг боловсруулахад оролцох ёстой гэд цүсний хүүдийг агшаад одоо хүүдийнхээ агшилтаар цүс чинь өөрөө 12 гэдэс рүү орж ирж хоол боловсруулах үйл ажиллагаанд тэр дундаа өөх тосыг боловсруулах үйл ажиллагаанд оролцоод явах ёстой гэдэг. Тэгэхээр бид нар тогтмол цагт нэгдүгээрт хоолоо идэхгүй. Хоёрдугаарт бид нар цүс чинь өөх тосыг боловсруулдаг юм бол өөх тосоо хасаж хайчаад өөх тосоо хасаж хайчаад оронд нь те юу одоо чихэрлэг өөр бусад хоол хүнсийг идээд байснараа бид нар цүсийг зогсонгошилд хөргөж улмаар өтгөрөх, ханан зузаарах улмаар чулуу болох өвчин. Тэгэхээр бид нар цөсөө хэрвээ зогсонгошилтой байгаад байгаа бол хэрвээ өтгөрөлтөө байгаад байгаа бол цэвэрлэх, арилгах аргыг хэрэгжилж. За хоёрдугаарт нь ареплаци буюу өөрчлөх, солих гэсэн үг. Өөрчлөх, солих. Энэ зарчим нь яагаад бидний амьдралд хэрэгтэй юм бэ гэхээр өнөөдөр миний амьдралын хэв маяг цүсийг өтгөрүүлээд цүсний чулууг үүсгээд цүсийг өрөвсүүлээд байж байгаа хэв маягаар 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил, 50, 60 жил амьдарчихсан юм болвол бид нар амьдралын хэв маягаа өөрчилж байж ээж энэ одоо юунаас ангижирнаа. Амьдралын хэв маяг өнөөдөр чи өөх тос иддэггүй байсан болвол одоо зөв өөхөө тосоо зөв аргаар нь өөртөө тогтмол цаг хугацаанд нь өгдөг болгох буюу өөрчлөх, солих өмнө өвчин үүсгэх амьдралын хэв маяг түүхийг чи амьдраад ирсэн бол одоо тэр түүхээ ухамсартайгаар өөрчлөх, солих зарчмаар бид нар өнөөдрийн өссөн өвчнөөсөө ангижрах ийм асуудал байгаа. Ренокулате буюу хэрэгтэй, ашигтай бактери шимтгийлэлээр хангах хэлсэн шүү дээ. Одоо хүний биед бид нар өмнө нь одоо нөгөө транс тустай гурилан боо одоо юу гэдгийг чихэр бичээ ийм юмнуудыг хэрэглээд идээд байдаг байсан бол ухамсаргүйгээр зөвхөн одоо доршил
амтанд баригдаж ингэж иддэг байсан бол одоо ухамсартайгаар өөрийнхөө эд эсэд бид ашигтай хэрэгтэй зүйлүүдээ сонгож идэх амьдралын хэв маягт яг уу суралцах хэрэгтэй болно гэсэн үг. За дараагийнх нь юу вэ? Рафаэр буюу нөхөн сэргээлт. Тэгэхээр хүний бие организм хамгийн гайхалтай нь нөхөн сэргээлтийг маш сайн авдаг. Нөхөн сэргээлт эд эсийн эргэн төлжилт гэдэг юм. Бид нар хуруугаа зүсээд тэр чигээрээ шархтаа насыг бардаггүй шүү дээ, тийм ээ. Тодорхой хугацааны дараа нөхөн сэргээлт явагдаад нөгөө хэрччихсэн одоо хэсэг маань зарим нь бүр сорвгүй идэгдэг, зарим нь бол яг сорвтой идэгрээд сорвчоод ингээд идгэрдэг. Тэгтэл ямар ч байсан нөхөн сэргээгдээд идгэрч байж идэг. Тэгэхээр хүний бүх эд эсүүд нөхөн сэргээгдэх чадвартай. Тэгэхээр энэ одоо өөрийнхөө биеийн үндсэн мөн чанар буюу нөхөн сэргээгдэх чадварыг нь хэрхэн дэмжиж ажиллах вэ гэдэг амьдралын хэв маягаа суулгаж өгнө. Ингэснээрээ бид нар яг ямар ч өвчнийг урьдчилан сэргийлэх, ямар ч өвчнөөс өөрөө өөрийгөө эмчлэх ийм одоо боломжтой байдгаа. Хорт хавдрын 4-р үеэс хүртэл өөрийнхөө энэ эмчлэх чадварыг сэрээснээрээ өчнөө мянган өчнөө сая хүн дэлхий дээр өөрөө өөрийгөө эмчилсэн түүхүүд байгаа. Тэгэхээр яагаад чи тэрний нэг нь болж болохгүй гэж тий хорт хавдар болцсон хойно нь асар их хүчийг асар их мөнгийг асар их төвчээрийг зарцуулж вэжэж үхэлдээ тэмцэж байгаа юм шиг ингэж амьдрахын оронд өнөөдөр хорт хавдар болохоос нь өмнө зөвхөн цэсний өтгөрөлтөө байгаа, чулуудаа байгаа, ханан зузаан байгаа, өрөвсөлтэй байгаа. Энэ үедээ бид нар яагаад барьж аваад эмчилж болохгүй гэж. Тэгвэл та яг өөрөө өөрийнхөө нөхөн сэргээх чадвартай гэдгийг ойлгосноор тэрнтэй хамтарч ажилласнараа өнөөдөр яг эрүүл биетэй байх боломжтой гэсэн үг. Яагаад зөвхөн хоол боловсруулах системийг өнөөдөр ярьж гин вэ гэхээр зэрэг анагаах ухааны 4 үндэс дээр бичсэн байдаг. Уламжлалт анагаах ухааны. Хүний одоо өвчний их үүсвэр нь эс шингэсэн өвчин. Эс шингэнэ гэдэг нь одоо бидний өдөр тутамдаа өдрийн 3-5 удаа хоол идэх систем. Өдөр тутамдаа амруугаа хийж байгаа энэ бүхэн боловсрож шингэж бидний бодисын солилцоо бусад эд эсүүдийн үйл ажиллагааг хийхэд тэр шимт хижээл энерги нөхцөл болцоог бид нар хангаж өгж чадахгүй байгаагаас хоол хүнс маань бидний ходоод нь гидсэнд эс шингэж үлдэх ингэснээр гидэс цанхаах, гидэс дүүрэх, дотор муухай оргих, царай гарлах, цус өдөгрөх, мартамхай санамхай болох гих мэтэр дараагийн шинж тэмдгүүдийг өөртөө дуудан дараагийн эрхтэн системүүдийг өөртөө холбоод нийтдээ 404 өвчний шалтгаан болж идэг. Тэгэхээр бид нар өнөөдөр хоол боловсруулах системдээ анхаарлаа төвлөрүүлснээрээ бид нар доор хаяж энэ эс шингэсэнтэй холбоотой 404 өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой болж чадах нэ гэсэн үг тийм. За. Яг зөв. За тэгэхээр нөгөө цусны чулуутай, цусны ургацтай, цусны өтгөрөлттэй, цусны одоо нугларалттай түүнээс улбаалаад нойр булчирхааны өрөвсөлтэй байгаа хүмүүс маань одоо өнөөдөр энэ лайвыг сонсож байна л гэж би бол үзэж байна, тийм ээ. Тэгэхээр цусны чулуу үүсгээд байгаа замаа шалтгаануудаа мэдэхгүйгээр түүнийг арилгах боломжгүй тий. Учир нь зүгээр л бид нар нэг нас хүрэнгүүтээ шууд насанд хүрээл 18 нас болоод дараа нь эхнэр хүүхдтэй болоод нэг 25 хүрээл дараа нь 60 70 наст хүрчдэхгүй.
Өдөр өдрөөр ямахаар баг багаар амьдралыг туулаад бүх юмыг үзэж туулсныхаа дараа л бид нар м, таньж мэддэг, хорвоог таньж мэддэг. Яг тэрнтэйгээ адилхан цусны чулуунаас салъя гэж бодож байгаа бол эхлээд тэрийг үүсгэж байгаа шалтгаануудыг мэдэх нь хамгийн чухал. Шалтгаанаа мэдэхгүйгээр түүнээс чи ангижрахгүй, тэр чамаас салахгүй, зууралдаал байгаа л энэ гэсэн үг тийм. За тэгвэл үүнд юу байх нь вэ? Хамгийн нэгдүгürt шалтгаануудад цуснд сахар байна уу? Сахарын хэд өндөр аль эсвэл хэлбэлцэлтэй байна уу гэдгээ ажиглаарай. За энэ ч нэ 12 одоо шалтгаан байгаа. Үүнээс чамд 3 нь илэрч байвал цусны чулуу үүсэх эрсдэлтэй гэж үздэм байна. За цусны ямар нэгэн одоо сахар өндөр байж болно, аль эсвэл даралт өндөр байж болно, аль эсвэл пульс нь унаад иж болно. Өрөөсөө цустай холбоотой чамд ямар нэгэн асуудал байна уу? Байхгүй бол сайн байна. За чеклээд явчаарай. За хоёрдугаарт нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хувьд ч гэсэн ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд эрт сэвэрших гээд байна. 30 хүрээд хүнтэй суугаад хүүхд гаргаагүй мөртлөө сэвэрших гээд биений юм ирэхгүй тасалтаад 2 сар болоод 3 сар болоод эм уугаал дахиж ирүүлээд байгаа ямар нэгэн гормоны өөрчлөлттэй холбоотой энэ эстрогены дааврын одоо их бах баланс нь алдагдаад байна уу гэдгээ чеклээрэй. Эрэгтэйчүүдийн хувьд нь болохоор төрөв булчирхаан өрөвсөлтэй байна уу? Шээсээ дүүлж гаргаад байна уу гэдгээ. Тэгээд одоо нөгөө нэг хөвчрөл явагдахгүй байна уу? Хөвчрөхгүй байна уу гэдгээ анзаарна гэсэн үг. За 3 дугаарт нь чамд ямар нэгэн харшлын шинж тэмдгүүд байна уу? Арьс сахтанж болно, хамар битүүрч болно, нус хоожиж болно, нүд захтанж болно. Аль эсвэл миний хувьд болохоор хашил зүгээрээ тэгсэн мөртлөө хавартаал ганц 2 хоног ингээд би захтанж байгаа болчдөг. Нэг бол хамар битүүрч байгаа болчдөг гэж байгаа бол энэ нь харшлын шинж тэмдэг. Харшилд хэд мэдрэг байгаад байна. За харшлын саадалт дархлааны систем маань уналттай дархлааны одоо үйл ажиллагаа нь жоохон гацаастай байгааг илэрхийлж идэг. Тийм ээ. За ийм шинж тэмдэг байна уу? За дөрөвдүгээрт нь чамд архаг стресс байна уу? Юм болгонд уурлаад идэг, уцаарлаад идэг. Түрүүхэн л би ингээл мессеж харахад үгүй би чамтай холбогдоод л энэ зөвлөгөөг аваад шууд хэрэгжүүлээл хийчихээ л та. Сургалт гэл юм олон юм яриад тах юм. Ямар төвхтэй гэсэн мессежүүд байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр маш олон жилийн дотор үүссэн өвдөлтийг, өвчнийг аль эсвэл өвчнөөс урдчлан сэргийлэх зүйлийг надаас ганц 2 цагийн зөвлөгөө мэдээлэл авах замаараа идэх боломжгүй. Тэрэн шиг худлаа зүйл гэж байхгүй. Энэ нь хатуу үнэн. Хэрвээ чи цухалдаад тэр болгоныг үзэх цаг зав байхгүй бол тэгвэл тэрүүгээрээ л амьдрна гэсэн үг. Тэ чиний төлөө би хариуцлага үүрэхгүй. Чиний цаг завыг гаргадаг хүн нь би биш. Тэгэхээр энэ дээрээ жоохон анхааралтай хандаач, өөр өөртөө хайртай байгаач, жоохон амьсгал авахтайгаа байгаад би юу бичээд байна? Би юуны төлөө энэ болгоныг хийх гээд байгаа вэ? Би яагаад ингэж стресстэй байгаа юм бэ? Юунаас болоод байгаа юм бэ гэдэг пауз, завсарлагыг авах 1 минутын анхаарал төвлөрлийг өөртөө өгөөч. Хэн нэгэнд уураа гаргах биш ээ. Бит хоёр болохоор тухайн хүний саадлын сэтгэл зүйд, оюун бодолд нь юу өрнөд юу болоод байгааг бит хоёр ойлгодог. Гэхдээ чиний хажууд байгаа үр хүүхэд хань ижил чинь аав ээж чинь чамайг ойлгохгүй. Тийм учраас харилцааны асуудал бүр саашлаад ингээд балкон дэлбэрч байгаа юм шиг дэлбэрэлт үүснэ. Тэ? Тэгэхээр энэ шиг цухалдаад байгаа бол жижигхэн зүйл дээр уурлаад байгаа бол хин нэгнийг атаархад үзэн ядаад байгаа бол чиний дотор маш архаг стресс байгаад байна. Амьдралын төлөө зүтгээд байгаа бол энэ болгоны сааталт өрөөсөө л стресс байгаад байна.
За энэ шинж тэмдгүү чамд байна уу? Юм болгонд уурлах өрөөсөө нэг төс тас хийгээл хүн болгондоо уурлахгүй байсан ч гэсэн ингээл дотроо ингээд бухчаад бухимдаад байвал энэ архаг стресс л гээд ойлгочих болно. За ойлгомжтой байгаа тийм те. Тавдугаарт нь хотоодны асуудлууд. Хотоодн дээр ямар нэгэн зангирал байна уу? Саяны архаг стресс болон хотоодны зангирал, хотоодны одоо ямар нэгэн өвчлөлийг танихад амархан. Одоо ингээд сонсож байгаа биз намайг? Тэгэнгүүтээ анхаарлаа шууд амьсгал дээр аваад нүдээ аниад амьсгал аваад үзээрэй. Гүнзгий амьсгал аваад гаргаад үзээрэй. Чангарсан хэсгүүд маш хурдан мэдэгдэнэ. Хэдхэн секунд хийгээд үзэхөө хэдүүлээ. Энэ шинж тэмдгүүдийг таньснараа бид нар ирээдүйд үүсэх ч юм уу те маргааш үүсэх цөсний чулуужилт энэ цөстэй холбоотой асуудлуудаас ангижирч чадна гэсэн үг. За цөсний чулуудаа болцсон хүмүүст ч гэсэн энэ нь маш сайн тайвшрал болж өгдөг. Саяны булчингууд маань бүгд агшсан байдаг дотор булчингууд. Тэрнтэй холбоотой. Тэр чиний аль эд эрэгтэнд чинь чангарал байна вэ гэдгийг ингээл амьсгал аваад амаараа удаан гаргахад мэдэгддэг. За 1 2-ын 3-аа эхлэх үү? Амьсгал авлаа. Хамраараа гаргасан ч болно, амаараа гаргасан ч болно. Амаараа гаргахад жавжаа солируулад солирсон мэдрэмжийг мэдрээрэй. Ингээ ганцхан удаагийн амьсгалаараа бид нар маш гүнзгий тайвшрлыг авч ин тийм ээ. Дахиад нэг хийчихье. Амьсгал авлаа. Амьсгалаа. Амаараа гаргалаа. За энэ үедээ чиний аль хэсэг чинь чангаралтай байгааг ингээ хилээд өгч чинь. Би болохоор ингээд завлаад суудсан учраас нэг гуйн дээр чангарлыг авцсан суугаад байгаа байхгүй юу? За үүгээрээ стрессийг таньж болно. Хоёрдугаар хотоодны агшилт байна уу гэдгээ таньж болно. За хотоодтой холбоотой хеликобактертай чээж гашаа оргиод байна. Байнга ам ингээ заваарад идэм а гэдэг хүмүүс өрөөсөө л цусны чулуу үүсэх эрсдэлтэй хүмүүс байгаад байна. Нэг бол цусны чулуу аль хэдийн үүсчихсэн хүмүүс өрөөсөө ийм хотоодн дээр асуудалтай байдаг. 5 дахь нь гэсэн үг. За 6-аад нь илүүдэл жинтэй байна уу? Илүүдэл чин. Энэ нь одоо багын мяраалаг, удмын биш. Амьдралын хэв маягаасаа олж авсан тийм тарга гэсэн үг. За 7 дахь нь юу байх вэ? 7 дахь нь хит баг жинтэй. Баг жинтэй хүмүүс бас улантай шүү дээ. Арс яс болсон хүмүүс. Тэр хүмүүс яадаг вэ гэхлээр нарийн бүдүүн гэдсний асуудал өндөртэй байдаг. Шимт хичээлээ хүлээж авах чадваргүй болцсон байдаг. Ашигтай бактерийн хомсдолтой хүмүүстэр маш бага жинтэй байдаг гэсэн үг. Тэгээд ялгаа байхгүй нөгөө нэг стресс бодол нь тархин нь өрөөс амардаггүй. Тим шинж тэмдэг чамд байна уу? Одоо хэдүүлээ уншилж байгаа штэ. За 8 дугаарт нь юу байх нь вэ? 8 дугаарт нь болохоор ингэж савлгаатай мацаг барьдаг. Тэрэндээ тогтвортой биш. Одоо нэг мацаг барих нь маш сайн эмчилгээний арга байхгүй юу уг нь. Тэгсэн мөртлөө за нэг 7 хоног, нэг 10 хоногийн мацаг гэж барихад тэн дундаа ингэж юу алддаг. Зарчим алддаг. Хариуцлагатай байдал алддаг. Ийм нөхцөл чамд байсан уу? За 9 дугаарт нь өнөөдрийн сэдв чинь нөгөө өөх тос шүү дээ тийм. Өөх тос, нүүрс ус, уургийн баланс алдагдaltaй байна уу? Чи өөрийнхөө өдөр тутамдаа иддэг хоол унд чинь одоо өдөртөө авах ёстой хэмжээгээрээ авч чадчих байна уу гэдгийг нэг бодоод үзээрэй. Хитрхийг сахарлаг одоо хурдан шатдаг нүүрс усуудыг ихээр авдаг уу? Аль эсвэл
өөх тосыг аваад маш удаанаар энерги тэнцэнээс авдаг уу гэдгээ бодноо л гэсэн үг тийм ээ. За 10-т нь болохоор ямар нэгэн имийг удаан хугацаагаар ууж байна уу? Даралтны юмнууд ээж болно. Байнга ханиад хүрдэг антибиотикийг сар болгоно, 2 сар болгоно. Өвөлжингөө бид нар антибиотикаар л бөмбөгдөөд ирдэ штэ тий. Нэг бол тариагаар, нэг бол туслаар, нэг бол одоо булчинд хийгээд. Нэг бол удаан хугацаагаар уудаг юмнууд чинь юу лээ? Даралтны юм байж болно. Сахарын юмнууд байж болно. Нэг бол эмэгтэйчүүдийн гормоны юмнууд байж болно. Өрөвслийн удаан хугацаагаар уудаг юмнууд байж болно гэсэн үг. Энэ юмнуудыг уугаад чи хэдэн жил болж байна вэ? 3-аас дээш жил болсон бол 3-аас дээш жил шүү. Цэсний чулуу үүсэх эрсдэл чамд байгаа. За 11-т нь leaky gut буюу нарийн гидсний синдром, нарийн гидсний нүхжилтийн синдром байдаг. Энийг бит хоёр нь маш олон удаа ярьсан, бас хичээлээ хийгээд тавьсан байгаа. Таад маань сонссон бол сонсоогүй хүмүүс бол дараа нь би тавиад өгье тийм ээ. За түрүү хэлсэнтэй яс арс болсон хүмүүс дээр шимт хичээлийн дутагдaltaй байд юм аа гэд. За ганцхан турангааг хүмүүс ч гэлтгүүгээр тархан жин ихтэй хүмүүстэр ч гэсэн ялгаа байхгүй шимт хичээлийн дутагдaltaй байдаг. За энэ шимт хичээлийн дутагдал нь юутай холбоотой юм бэ гэхлээр энэ нарийн гидсний нөхцөлтийн синдромтой холбоотой байдаг. За өчигдрийн лайвыг хичээлийг сонссон бол тэнцэнэ бас хэлсэн тийм ээ. Нарийн гидсэнд бүх идэж уусан хоол хүнсний шимт хичээл нь шимэгддэг талбар. Тэгэхээр нарийн гидсний энэ салбангууд ингээд нэг салбангууд байгаа ч таад минь харж байгаа бол энэ салбангууд маань ингэж юуг олцсон. Одоо салбангуу олцсон юу гэдэг вүлээ? Гүлгэр мөлчгөр олцсон. Байсантай холбоотой идэж уусан хоол хүнсний шимт хичээлийг авч чадахгүй гадагшаага өтгөн шингэнээр гаргаа ичдэг. Очих ёстой газарт нь очдоггүй. Энийг нарийн гидсний нөхцөлтийн синдром гэж нэрлэдэг байдаг те. За 12-т нь бүдүүн гидсэнд ямар нэгэн асуудал байна уу? Гүрбэлзэг хөдөлгөөн алдагдaltaй байн гунгаад идэг, нэг бол өтгөн хатаад идэг, шамбраамтай юу ч байж болно. Хөвлийн хэсгээрээ таргалалттай байх тусмаа энэ одоо элэг цусны асуудалд өртдөг бахнэ. Жишээлбэл нойр булчирхааны өрөвсөлтэй байгаа хүмүүс элэг нь өрөвсөлтэй байдаг. Элэг нь өглөлтэй байдаг. Бүдүүн одоо энэ хөвлийн хэсгээрээ таргалтай хүмүүс нойр булчирхааны өрөвсөл ихтэй байдаг. За энэ 12 шинж тэмдгээс чамд хэдэн байна вэ гэдгийг комент хэсэгтээ та нар маань бичээд яваарай за. Надад хэд байна л гэл. За тэгээд хэдүүлээ үүсэх шалтгаануудыг оншилчлаа тийм ээ. Оншилчлаа. Тэгвэл үүний эмчилгээ нь юу юм бэ? Эмчилгээ нь юу байж болох вэ гэдэг нь төрөн сараа эмчмаа ярьсан. 4R систем маань энэ өрөөсөө хамгийн сүүлд гарч ирсэн одоо эмчилгээний стандарт Европод энэ нь дэлгэрээд байна. Тэгэхээр шимт хичээлийг хүлээж авахгүйгээр цэвэрлэгээ хийхгүйгээр ямар нэгэн эм танк хүлээж авах боломжгүй байдаг бид нарын бие. Сая хэлсэнтэй сэтгэлэн бие дээрээ хайрыг хүлээж авна. Зүрхээ онгойлгоно, зүрхээ нээлттэй байлгана. Бодлоо ямар нэгэн хин нэгнийг шүүмжлэлээр дүүрэн байх юм бол чи хэрэгтэй мэдээллийг яг энэ чинээс бит хоёрын амнаас хүлээж авч чадахгүй гэсэн үг. Энэ болгонд чи нээлттэй байж чадчих нөө. Бохир бодлуудаа арилгаад энэ гатуурсан зүрх сэтгэлийг зөөлөхөд чи бэлэн байна уу гэдэг чинь л цэвэрлэх арга зам байхгүй юу? Уг нь бол эмчилгээний аргууд нь ийм амархан байхад бид нар хийж чаддаггүй. Байнга өөртөө стресс нэмээд хин нэгнийг шүүмжлээд хурдан түргөө надад хэлээд өгцөнгөө эмчилгээний аргыг надад заагаад өгцөнгөө гэж ярьдаг. Уг нь бид нарын амьдралын хэв маяг дээр энэ эмчилгээний арга маань явагдаад идэг мөртлөө бид нар хэрэгжүүлдэггүй. Би завгүй. Наадхыг чинь сонсох завгүй.
Хин чамд 15 минут зориулж идэв. Над бясалгалыг би хиймэргүй байна. Зүгээр надад хэлээд өчг. Тэг гэ хэлчих юм бол би хийчин гэ хэлээд идэг. Ярдсан билээ. Гэхдээ ингээл за эмчилгээний арга чинь энэ шүү. Бодлоо зэгцлээтгэхэрээ. Муу бодол битгий тээгэрээ. Хин нэгнийг битгий шүүмжлэрээ гэд ахад шүүмжлээд идэг. Үүний арталт чиний буруу биш. Энэ нь дадал болсон зүйл байгаа тийм. Тэгэхээр энэ дадлыг бид нар дадлаараа орлуулна. Бодлоо анзаарна. Би хэнийг юу гэж шүүмжлээд байна? Аль эсвэл би өөрийгөө шүүмжлээд байна уу? Өөртөө стрессийг ямар нөхцөл байдлаас болж би үүсгээд байна? Завгүй гэдэг бодлоосоо болж стрессийг үүсгээд би өөрийнхөө сэтгэл бодол оюун ухаанаа бохирдуулаад байна уу? Тэгвэл үүнийг цэвэрлэх шаардлагатай юм байна гэдгийг ухаарна л гэсэн үг. За энэ ухаарах төдийдл нөгөө өөрчлөлт маань солигдно тийм ээ. Муу бодлыг зөв бодлороо солиод ирж байна. Солигдох процесс маань явагдаж байна. Амьсгал авсан ч гэсэн өөртөө зориулаад авах төдийдл агаараас маш олон эдгэрлийн энергийг, эдгэрлийн одоо хүчил төрөгчийг бид нар биедээ оруулдаг. Ринакулейт гэдэг агаанд өрөөсөө л тийм. Агаараар бид нар хоол тижээлэр биеийг хангаад байгаа гэсэн үг. Заавал бид нар амаараа л хоол тижээл авдаггүй шүү дээ. Хүчил төрөгчөөр ч гэсэн бид нар хоол тижээлийг боловсруулахад зориулдаг, зарцуулдаг. Нөгөө талаар ам маань байнга онгорхоо, хамар маань онгорхоо байгаа нөхцөлд энэ агаарт ямархуу ням бактери вирус яваад байгаа хинч харахгүй байгаа зү. Тэгвэл тэр харахгүй байгаад байгаагааг бид нар амаараа идэж уугаад байна. Энэ ч гэсэн бид нарт ашигтай байх магадлал маш өндөр байдаг. Ямар нөхцөлд өндөр байдаг вэ гэхлээр бид нарын бодол сэтгэл ариухан байгаа нөхцөлд гэсэн үг. Бактери хүртэл бидний бие амар оронгуудаа шууд хоригжүүлээд устгах чадвартай байхад дархлаачин сул стресséнд өртсөн, яарсан, сандарсан адгуу зан гаргаад авах юм бол тэр бактери чиний биед үржээд дэлгэрээд өрөвсөл үсгээд аль нэг эмзэг эргэтэн дээр чинь очоод наалтчаад идэг. Энийг л хэлээд байгаа эмчилгээний арга гэдэг. За ойлгомжтой болж чадж гин үү? Манайхан комент хэсэгт асуулт энэ дээрээ бичиж гин үү? За энэ чинээс би нэг хараат. Та хэд маань асуулт бичиж гин үү? Бичихгүй байна уу? За энэ чинээс би нэг надад харагдахгүй байгаа тийм. За хэрвээ тодруулаад асуух зүйл байх юм бол яг одоо комент хэсэгтээ биччихээрэй. Тэгээд дараа нь лайв дуусныхаа дараа комент хэсэгтээ нэг бүрчлэн хариулаад өгнө гэж байгаа шүү. За манайхан ойлгомжтой байна уу? За цусны чулуу энэ нөхцлөөсөө үүсдэг юм байна. Цусны нугалралт цусны ургацэг гэд маш олон яриад исэн. Цусны ургацэг гэдэг байгаа маань өрөөсөө л бохирдол. Тэгэхээр эмчилгээний арга нь энэ дөрвөн стандартын аргаараа л эмчлэгдэнэ. Биес гарах ёстой газраасаа гарч амжаагүй байгаа бохирдол чиний аль нэг эмзэг эргэтэн дээр түрээд гарч ирснийг л ургацэг гэж яриад байгаа. Энэ нь ялгаа байхгүй ганцхан махан бие дээрээ өрдөөсөө биш шүү манайхан. Өрөөсөө сэтгэл бие, бодол бие, махан бие гэд энэ гурван бие маань нэгдчихэж л тэр өвчнийг үүсгдэг шүү. Ганцхан махан бие дээрээ гаднаас нэг амтан орж ирээл ингээд наалтчаад тэр нь ингээд ургаал тумраад байгаа зүйл өрдөөсөө биш. Бид нар бодлороо сэтгэлээрээ үүнийг энэ бохирдлыг биедээ түгжээд бариад байгаа гэсэн үг. Бохирдлыг явуулахгүй. Одоо сайн нэг стресс гэж ярьсан тийм. Стрессээрээ бид нарын булчингууд чангараад тэр чангарсан хэсэг газарт цусны эргэлт явагдахгүй, энергийн урсгал явахгүй байгаа нөхцөлд энэчээ чинь өвчл бий болоод байгаа. Өвчл бий болж байгаа газарт амьдрал байхгүй. Үхээд байгаа газар маань өвчлөлөөрөө махан бие дээрээ
хаалга тогшоод тогтоог гэл тэ. Чиний энэ газар чинь өвдөд тийш шүү. Энийг анхаарахгүй мó? Гээ хилэнгүүтээ бид нар яадаг вэ гэхлээр эмнэлэг ороод цаг аваад хөзүүлээд шинжилгээ өг гэсэн ингээл шинжилгээ өгөөл хэдэн юм бичиж өгөөл тэрийг нэг хэд хоног уугаал гоё болцсон юм шиг болдог те. Үгүй энэ өрөөсөө биш. Ингиж гоё болдог байсан бол хүн болгон гоё болчих байсан. Эрүүл болчих байсан. Тэгээ саруул болчих байсан. Амьдрал дээр ямар нэгэн цухалдах, уурлах нөхцөлгүй болох байсан. За. Царай амчтанд коммент харагдчихэв үү? Энэ стрим биш болохоор би өрөөс юуг харахгүй байна. За. Комент гарах. Өөр нэмж ярих зүйл байна уу? За. За тэгэхээр зэрэг энэ бүх асуудлууд байгаад байгаа болвол яагаад энийг яриад байгаа вэ гэхээр зэрэг бид нар өөрснөө эрүүл мэндтэй амьдралын хэв маягдаа идж байгаа ууж байгаа хоолндоо бодох бодолдоо өөрийнхөө төлөө хийж байгаа үйлдэлүүдтэй өөрчлөлтийг гаргаснараа өөрийнхөө биеийг цэвэрлснээр сэтгэлээ бодлоо цэвэрлснээр идэж ууж байгаа хүнснийхээ бүтээгдэхүүний сонголтыг эрүүл ухаантай болгосноор биеийнхээ нөхөн сэргийн процессыг одоо дэмжиж болох магадлалтай эрүүл болох магадлал гэхээс гадна ерөөсөө 100% боломжтой гэдэг энэ мессежийг хүргэж байгаа шүү дээ. Тэгэхээр 8 сарын 18-наас яг энэ боловсролыг олгодог манай одоо Гүлнара Батөрийн хөтлөн явуулдаг хөтөлбөр маань эхэлж байгаа. Тэгэхээр үнэхээр өөрийнхөө эрүүл мэндэд нэрээ одоо л шийдээ. Нэрээ одоо л эхлэе. Тэгэхгүй бол хизээ эхлэнэ гэж. Одоо л би өөрийнхөө амьдралд энэ өөрчлөлтийг хий гэж шийдсэн хүмүүс маань Гүлнара Байдуулда гэд пэйж хуудас руугаа одоо энэ лайв үзэж байгаа пэйж хуудас руугаа мессеж бичээд хөтөлбөрийн мэдээлэл шууд шийдвэрээ гаргацсан хүмүүс нь яг уу дансны дугаараа аваад гүйлгээний утга дээрээ өөрийнхөө Facebook нэр Facebook-ийн одоо энэ юугаа дагж байгаа пэйжээ дагж байгаа нэрээ утасны дугаартайгаа бичиж төлбөрөө шилжүүлээд 18-наас өмнө гэдэг чи одоо ганцхан маргааш үлдчихэд шүү дээ. 18-наас өмнө энэ хөтөлбөртөө элсээд ороод өөрийнхөө эрүүл мэндэд яг анхаарах тэр боловсрол мэдлэгийг авах боломжтой гэдгийг дуулгах таатай байна. Аа. Тэр Бас нэг шийдвэрээ нуулахад тийм ээ. Манайхан жоохон юмд нээлттэй байгаарай л гэж хэлмээр байгаа тийм. Маш олон хүмүүс, маш олон биш нэг дөрвөн хүн л байсан баха. Тэрийг маш олонгийн хэлцдэг. За тэрийг далимдуулаад хэлчихэ. Хөтөлбөрийн үн бол маш хямдхан байгааг хэлье. Яг үнэндээ 300 эдэн мянга бол маш хямд мөнгө, бараг үнгүй шахав. Үнгүй гэж хэлж болно. Учир нь бит хоёрын тэр хөтөлбөрт зориулсан цаг хугацаа одоо 2020 оноос хойш би нөгөө сар болгон тооцоогоо боддог байхгүй юу? Яг оюунда хөрөнгө оруулалт маань 70 сая болсон байна. 4 жилийн дотор. Уус сурахад зориулсан цаг маань одоо мөнгө маань гэсэн үг. Тэгэхэд 4 жил бараг байнга л суралцдаг байдаг бахна шүү дээ. Тэгэхээр энэнийг товчлоод чамд маш бараг үнгүй шахуу чиний цаг хугацааг 4 жил биш 4 өдөр бүр 40 өдөр. За 4 сар байсан чинь бага хугацаа байхгүй юу тий? Тэр хугацаанд чамд өгөхөөр бэлтцсэн байгаа зүйл байхгүй юу? Яг үнэндээ бит хоёрын явсан замаараа яваад энэ бүх мэдлэг боловсролыг авна гэвэл чиний биений нас ч хүрэхгүй тий? Мөнгө төгрөгч энергич хүрэхгүй. Тэгэхээр энэ хөтөлбөрөөс би юу сурах юм бэ? Юу авах юм бэ гэдэг дээрээ анхаарахгүйгээр мөнгөн дээр анхаарат байгаа хүмүүсийн сааталт нь ямар процесс явагдаж байна вэ гэхлээр нөгөө нэг зангирал явагдаад байна. Нөгөө нэг стресс явагдаад байна. Нөгөө нэг харилцааны шийдвэргүй тулаан явагдаад байна.
мөнгөний санаа зовлт явагдаад байна. Яг үнэндээ эрүүл мэнд дээр буюу эрүүл мэнд гэж хэлээд байгаа болохоос биш, энэний садалт ерөөсөө чийл байгаа шүү дээ. Ганцхан чийл байгаа. Чи өөр өөртөө анхаарал тавиад, чи өөр өөрийгөө хайрлаад ирсэн цагт тэр мөнгө чинь урсаж орж ирэх боломжтой. Энэ ухагдах нь хизээч 20 жилийн өмнө байгаагүй. Одоо энергийн энэ эрчим те 3D-гээс 5D-гийн хооронд явагдах хоорондоо бүх зүйл энерги юм байна гэдэг энергийн хууль одоо батлагдаад гарчаад байна шүү дээ. Тэгэхээр энэ энергиэрээ бид нар мөнгийг татах боломжтой байсаар байтал өөрийгөө түгжээ хайцсан. Хуучны сэтгэлгээгээр нөгөө нэг блоклогдсон, шархалцсан аав ээж маань мөнгөгүй байсан үеийн тэр шархуудтайгаа бид нар зууралдсан хിവэрэ байгаад байгаа учраас бүх зүйлийг нээлттэй хүлээж авч чадахгүй байгаад байна. Яг үнэндээ амьдралаа өөрчлөе гэвэл чи өөрөөсөө л эхэлнэ шүү дээ. Маш олон сэтгэл зүйч нар, маш олон коуч нар энийг л ярьдаг. Гэхдээ яг чиний тэр гацаад байгаа зүйл чинь юу юм бэ гэдгийг гаргаж өгөх багшаа, чиглүүлэгчээ олох нь чиний ажил, үүрэг, даалгавар энэ амьдрал дээр ирсэн. Тэрнээс биш хин нэгний үнэтэй үнгүй хөтөлбөрийг муулаад ах чиний хийх ёстой зүйл өрдөөсөө биш гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр манайхан жоохон нээлттэй байгаараа. Оюун бодлоо ажиглаараа, зүрх сэтгэлээ нээгээд өгөрөө. Тэр үедээ чамд орж ирэх хорвоо ертөнцийн бүх зүйл одоо сутгахад бэлэн байгаад байгаа. Яг үнэндээ үнгүй хичээлүүд маш олноороо байгаа. Эрүүл бие бүтээх нууц гэд группээр 5 хоногийн үнгүй хичээл байгаа. Түүнийг сонсоод эдгэрээд хувь мессеж бичээд баярлаа явж байгаа хүмүүс ч гэсэн маш олон байна. Тэрийгэ сонсож олно шүү дээ. Яагаад заавал чи үнтэйг нь авах хэрэгтэй юм, тэ? Үнтэй байгаадаа бол үнтэй гэхгүйгээр үнгүйг нь ав. Тэр боломжоо бүрдүүлээд өгсөн. А чадж байгаанууд нь мөнгөө төлөөд ороод ир. Ер нь хорвоогийн бүх зүйл үнгүй байдаггүй юм. Үнтэй байдаг. Нэг тусал ус ч гэсэн үнтэй байдаг. Үнгүй зүйл байхгүй гэдгийг бид нар мэднэ. Тэгсэн мөртлөө хин нэгнийг шүүмжлээд байгаа бол чамд асуудал байгаа тийм ээ. Ятгахтаа хин нэгнээс тусламж ав. Тусламж авч чадахгүй байгаа нь чиний зүрх нээлтгүй байна. Хаалттай байгааг хэлж байгаа. Тийм ээ? За, өнөөдрийн нийлээд хатууд болчихоо. Маш олон нөгөө мессежүүдийг уншсаар байгаа л сүүлдээ бүүн гэл нэг дорл өгчлөлтөө. Тэгэхээр хүн өнөөдөр нөгөө 300 хэдхэн мянган төгрөг за бүтэн юугаараа төлөхөд одоо бүтэн төлбөрөө төлөхөд чинь 420 мянган төгрөг агаад байгаа шүү дээ. Тэгэхэд бид нар өнөөдөр ухаарлаа энэ 420 мянган төгрөгийг том их гэж бодоод байгаа болвол ирээдүйдээ 420 саяыг өөртөө одоо зориулах гэдэг юм уу? Бүр хүчээр зориулахаас өөр аргагүй болох тэр өвчний суурийг өөртөө тавьж байгаа гэсэн үг. Яагаад үг гэхээр өнөөдөр бид нарт байгаа зовирууд байгаа нь үнэн үү? Зүс чулуутай байгаа нь үнэн үү? Зүс өтгөрсөн байгаа нь үнэн үү? Өрөвсөн байгаа нь үнэн үү? Хэвлэгээрээ таргалалттай, илгэн өөхөлсөн, зүрх нь өөхөлсөн, тийм ээ? Өтгөн хатсан, ууртай уцаартай, сэтгэл санаа тогтворгүй, бусдыг дандаа шүүмжилдэг, өөрөө өөртөө итгэлгүй байгаа нь үнэн үү? Тэгэхээр энэ бүгдийг одоо гашуун үннийг хүлээн зөвшөөрөөд баг дээр нь арга хэмжээ авах нь өнөөдрийн бидний сонголт уулын зөв болно гэсэн үг байна. Тэгэхгүй болвол бид нар яах вэ гэхээр зэрэг өнөөдрийн хүртэл нөгөө өвчтөө сэтгэл санаа тогтворгүй ууртай уцаартай те гомдомхой уйлмхай ийм байдалд хүргэсэн тэр амьдралын хэв маяг тэр сэтгэл санааны нөхцөл байдал тэр бодлын одоо давтамжийг үргэлжлүүлэл явах юм бол
Үндсэндээ 420 сая ч хүрэлцгээргүй хэмжээний өвчнийг яг хуу өөртөө цуглуулж эдгэрүүлэх арга зам нь олдохгүй болтлоо явна гэсэн үг. Нөгөө талаараа комментэн дээр байна л да. Цүсний чулууг ахуулж болох уу? Цүсний зөөлөн чулууг ахуулж болох уу? Ахуулах үгүй хэсэг нь чиний өөрийн чинь сонголт нэгдүгürt. Тэ? Тэгтээ цүсний чулуу ахуулсан нь чи тэр өвчнөөс ангижирчж байгаа гэсэн үг биш. Эсвэл цүсийг одоо ганцхан чулууг нь авахаа болцсон. Цүсний хүүдийг гэдэг юмтай нь хамт авдаг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр цүсний хүүдийг ахуулчихна гэхээр цүс хаашаа орох юм? Тэгэхээр яг уу илэгний чулуу одоо цүсний цоргоны чулуу нойр булчирхай гуурсанд тэнд дахиад үүснэ гэсэн үг. Дахиад үүснэ гэсэн үг. Тэгэхээр зэрэг өнөөдрийн хүртэл тэр цүсний чулууг үүсгэсэн нөхцөл шалтгаан амьдралын хэв маягаа өөрчлөхгүй юм болоод зөвхөн чулууг нь ахуулсан нь хамгийн төгс шийдэл гэсэн үг биш. Тэгээд энийг сонсож байгаа болвол одоо хиний юу байлаа да. Цүсний чулуутай хайлах боломжгүй ахуулна гэсэн. Хиний юу байлаа да. За дээшээ гүгэд явцсан юм шиг байна те. Тийм, цогоо давааж өг гэдэг хүний комент одоо. Тэгэхээр энийг сонсож байгаа бол цогоо давааж өг. Юугаа сонголтоо чи өөрөө хий. Үнэхээр чи өөрөө өөртөө итгэлтэй. Үнэхээр тэр шийдвэрийг гаргаад явж байгаа эрүүл ухаантай гэдэг юм уу те. Ухамсартайгаар өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа тавьж байгаа бол яг боловсролоо сайжруулах хэрэгтэй л гэсэн үг. Тэгээд амьдралын хэв маягаа өөрчлөн дараа. Өнөөдөр чи нэг чулуу, хоёр чулуу хидж идгээд тэрнийг ахууллаа. Энэ нь дараагийн чулуу үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй биш байхгүй. Яг тэгвэл нэг үүссэн юм чинь хоёр дахь үүснэ. Тэгэл яах юм? Үүсэх болгонд нь ахуулаад яваад ах юм уу? Үгүй бол үүсгдэггүй тэр арга амьдралынхаа занд нь түүхэнд нь тэр чулууг үүсгдэггүй эрүүл амьдрах хэв маягийг суулгаж өгөх юм уу гэдэг нь чиний сонголт гэсэн үг. За тэгээд өнөөдрийн лайв хичээлээ дөргөхөө. Яа, тэгээ. За өөр бусад тодруулах зүйлсүүд байвал комент хэсэгтээ бичээрэй гэлцэн тийм ээ. Тэгээ хариулаад өгчнөө.